Монгол шүлгээр өгжиж оюун ухаанаа цэнгэлж Монголын яруу найргийг хөгж өссөн. Тэгээ яруу найрыг бичгт бол 8 насны 80 насны хязгаар байхгүй. Авиасыг бол тордох хэрэгтэй. Авиасгүй бол одоо цагаа гарцаа цаас гарцаад хэрэггүй. Хамгийн муухай юм бол одоо надаас орж болно. Энэ эх орноос ордог. Энэ л миний хамгийн их дургу хүрдэг юм. Ясархаг нэгэнд нь тогшуулж, ясархаг заримд нь балбуулж аашаашийн аялдсан адан гисэн хүчинд нь савуулсан яажгийн хаалган ялал сэлцийн талин гэж. Түмний нэг зураг контент. Аюухан. Би Булган аймгийн Төв Булган хотод 1960 онд төрсөн. Ингээд одоо 1974 оноос эхлээд Эрдэнэтийн бүтээн байгуулалт гэж эхлэхэд одоо хүүхд ахуй насндаа Эрдэнэтээр ирж одоо анхныхан дээр бүтээн босголт байгуулалт одоо тэр бүхнийг нүдээр харж хүүхд байхаас одоо Эрдэнэт ирхэмсэн гэсэн ийм хүсэл мөрөөдөлтөй байж байгаа. Тэгээд 1978 онд одоо 10 дугаар ангид төгсөөд цэргийн албанд явсан. Ингээд цэргийн албанаас 1981 онд халагдж ирээд Эрдэнэтэд шууд цэргийн илгээлтээр ирж Эрдэнэтийн уулын ажиллах үйлдвэрийн дулааны станц анх хөрвшгээр юу вагон болгодог одоо нөөц болгодог ажил анх орж байлаа. Ингээд 1981-ээс 5 оны сүүлээр энэ уурхай соёлын ордонд тайзын шинчээр ирж ажилласан. Энэ уурхай соёлын ордон гэж олон хөлгсөн оюун ухааны одоо талбар чимэг болсон энэ ордонд 6 жил ажиллаад 1991 оны сүүл хүртэл одоо ажилласан байдгийг. Булган аймгийн номын худалдаанд манай ээж ажилладаг байсан. Номын худалдагч том эгч маань номын санч байсан. Аймгийн төвийн номын санд. Тэр хоёрын нөлөө за тэгээд манай гэр бүл манай ах トゥ нар бол бүгд ном уншдаг байсан. Тэднийгээ дагаад 5 настай эхлээд ном уншиж сурсан. Ингээд 12-3 наснда анхны шүлгмүүлгээ бичиж байлаа. За ингээд ер нь яг уран зохиолд яруу найраг сонирх шижин маань бол тэндээс ихтэй. За тэгээд тэр тухайн үед уншижсэн 4-р ангид байхдаа уншижсэн мундаг эргээд том зохиол байсан. Голланди. Тэгээд тэрний годиггүй эргэж ном дотор одоо нэг хэдэн мөршүүлэг байдгийг. Эртний норманд газрын өнцөг булангийн нэг эргчлэн дуртай эгч садан зохио энэ тэмдгийн гişний анхаарлыг татсан далайн цөөхөн хүний дархан заяад орон өнөө номыг харгадуулсан өнөр тэнүүлгийн эргэх цагийн тохионд авсан минь бөөлөх үзээ гэсэн ийм хэдэн мөрт байдаг. Тэгээ энэ бол одоо миний тэр эх орны тухай шүлгөөч ер нь одоо яруу найраг руу орох энэ анхны одоо шүлгөө байлаа. Шүлгөөч гэдэг чинь одоо харсан болгоно хэлэл гэрлийн тухай ч гэдэг юм уу гэрлэгийн шүлгөөч хийгээд бичээд байдаг шүү дээ. Зураг гэж одоо тийм ээ байгальч гэдэг юм уу нэрвэхээ цэцэгч гэдэг юм уу амрагч гэдэг юм энэ санаан зургаар бичээгээд бичээд байдаг. Миний хувьд бол сэтгэл хөдлөл нөгөө онгод орно гэж ярьдаг. Тийм үедээ л одоо орчин нөхцөл хамаахгүй одоо шууд тэр онгодоос үедэл чэйшн ороод ирдэг. Тэгээ тэрийг одоо маш хурдан барьж авч сийрүүлэхгүй бол тэгээд алдчихдаг. Өдөр болгон шүлэг бичээрээсэнгүү онгодоос үедээ шүлгээ бичдэг. Энэ боссыг бол цөөхөн шүлэгтэй. Ивент тэтгэгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. iStore. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани. Чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Хүний амьдрал бол одоо мэдээж сайхан энэ сайхан ороо дээр амьд явна амьдрна гэдэг бол бас нэг ад завшаа. Хүрээлэн буй орчин буюу нийгэмд энэ сайхан ертөнц байгаль энэ хүний амьдралын гоо сайхныг мэдрэхгүйгээр амьдрна гэдэг бол надад харамсалтай санагддаг. Одоо шүлэг зохиол бичгэл бол тэр хүмүүс л одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр дамжуулж жоохон ч гэсэн амьдралын гэрэлхийг олж авсан гоо сайхнаа бусад түгээх л гэж одоо бүтээл хийдэг те.
би бас яг өөрийгөө тодорхойлж явахгүй. Ер нь шүлгнээс өөрөөр тодорхойлно гэхэд бол хамгийн гол нь хүн чанар. Амьдралд хүнээр баянч болсон бай, ядууч байсан бай, хүн зовж шансанч, баярлаж хөөрсөн ч гэсэн хүн чанар гэж агуу их юм байдаг. Хүн чанарыг л эрхэмлэж явах нь одоо миний дээд хүсэл мөрөөдөл байдаг. Сэрхгүй ухаандаа тэр энгийн нүдээр хараад, энгийн хүн хараад олж харахгүй юмыг олж харсан тэр л мөч, тэр зураг, тэр үйл явдал шүлэг өчх тийм өдрөмж өгдөг. Ошгоо одоо хэн нэгэн уншмаар санагддаг. Тэгвэл болоогүй түүхий одоо шүлэг болсон болоогүй нь өөрт юу шүү дээ. Тэгээд болсоо гэж бодох юм шалуухан хүнд уншмаар санагддаг. Болоогүй бол тэгэл одоо чимээгүй яаж болохгүй гэж дахиад нөгөөтгөө нохно. Тухайн одоо социализм үе 1984 онд анхны банхар гэж шүлэг ütсэн. Дараа нь тэр Монгол банхар гэдэг юу бол 1987 онд ütсэн шүлэг. Тэрнгээр ерөөсөө Монгол үндэсний одоо тусгаар тогтнолыг өмөрсөн өр тавд хоёр одоо айхтар том хөршөөс. Тэгээ Монгол юм гэж байна шүү. Сахилууд нь одоо Монгол хүн юм шүү. Тэгээ тэрийгээр одоо Монгол банхраар төлөвлөж. Одоо банхарч хотоо хамгаалдаг үстэй тийм ээ. Айл хот одоо мал хой тэр эргэн тойрноо хамгаалдаг. Тэгвэл энэ Монгол газар шороо Монгол их орн гэдэг чинь Монгол хүн л хамгаалах ёстой юм шүү гэсэн ийм санаа бодож тэгээд Монгол банхар гэж тийм Монгол юмараа л гайхуулсан ийм үндэсхүү үйлдэлтэй шүлэг. Нөө байлгүй яах вэ? Ээжийн тухай шүлгэн дээр нөгөө наран саран хоёрын зовлонгүйсээр намхан болсон гэж юм намайг ирхнүүгээс харавчаасаагаад өндөр болчихсон гэж юм гэж ийм дөрөв мөрөдгийн. Тэгээд энэ бол мөнхөд одоо хөвгөө сансан. Тэгээд энэ шансан тэгсээр одоо намхан болсон тийм ээ. Амьдралын төлөө зүтгэсээр хагаад намайг ирхнүүгээс харавчлахдаа өндөр болцсон гэж тийм ээ. Өндийгээ хардаг шүү дээ тийм. Тэгээд энэ сэтгэлийн юуг тэгж үйл хөдлөлд оруулсан гэсэн ийм юу гэдэг. Тэрэндээ урамшин. Ухаандаа нэг гүйцэж чадаагүй нэг 8 мөрт хэлээ тийм ээ. Гэгэлцсэн хайрын шүлэг байгаа. Намайг үнссэн үгний чинь шүүдрэ ялаагүй байхад навчин хээтэй оруулыг чинь балыг амтлаагүй байхад борооны үлдэгаа шиврээд явцсан чамаага бодлын жаахан шуум нэхэд яаж гүйцэвдэ. Зүйдэл учрын учиг нийтгээгүй байхад зүүдэн дундаа үйсэн хайрын шин хүсгээд байхад салхины үзүүр дагаад гэгэлзээд явцсан чамаага сарны туяа бод гэсэл гониж өгүүлээд яах вэ. Ингээд цаашаа бичгээс болж ясан чи хүү маань аав гэд намайг дуудсан. Одоо гэртээ суугаад бичих. Аав игээл юм асуусан. Тэгэл байхгүй тэр маа. Цаашаа үргэлжлээгөө. Жохон ч гэсэн оюуны гэрэлгэгээ, тийм сэрэл мэдрэмж, за гоо сайхны таашаач гэх юм уу, гоо сайхан. Энэ ер нь харанхуй нийгмийг жохон гэгэрээсээ харанхуй тархийг жохон гэрэлгэгээ ороосаа ухаараасаа сэхэрээсээ л гэж. Тэгээд яг миний голдуу бичдэг юмуд нь энэ их нутгийг хайрлаасаа их орн Монголоо өмөрсөл юм шилгүүд. Тэгээд ч сүүлийн хоёр ном маань Монголоо өмөрсөн шилгүүд, Монголоо хурайлсан шилгүүд гэсэн хоёр нэртэй гарсан. Энэ айгүй хэцүү. Нэг үг олох гэж үйлээ үзнэ. Одоо нойр хоол моолоо мартчих шүү дээ. Мангар хүн шиг болно. Өөрөө тэрийг мэдэхгүй нөгөөцөө бодоод яваад байна. Хүн юм асуухад айгүй бол өөр юм хариулж ирч магадгүй. Олж гэмээр одоо жигтэйхэн баяр. Та олдохгүй бол нөгөөх нь одоо бодогдоод ерөөсөө салдгүй. Олж иж санаа амарна. Ивент төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Цөөхөн. Би энэ дууны шилэг бичихгүй гэж боддог. Бас манай нэмдэж байгаа шилжилээсэн. За хөөмн алдарших гэж мөнгө олох гэж дууны шилэг битгий хичээрээ. Шаблонд олчдөг юм аа. Тэгээд задгай одоо сайхан шилгээ хичээд
Тэгээд дуу бичлэгүүл яг тэрэндээ бичиг хэлтэж ороорой гэсэн юм хэлж байсан. Би ер нь бол яг тэр дууны шүлгийг бараг бичээгүй. Тэр мөргөлийн дуу гээд барахс тоолдог өргөө хамтлагийн сайлган хайлган хайраар өссөн сайхан буур ээжтэй мөргий цацлаа шимж хүн болсон цагаан сүндээ сөгдөн мөргий унаж босож хөл дээрээ тэнцсэн уураг ногоон газартаа мөргий усан нүдний заяаг талцсан учрал бурхан сөгдөн мөргий гэсэн ийм мөргөлийн дуу гэж дуу болсон. За харангийн лавга өгсөн дуу мөн тэр Бацүх хийсэн. Эрдэнэ дуулын дуурал гэж анх эхлээд одоо манай соёлын орны ариун эрдэнэ өсөх жаргал эднээс суулдаг байсан. Тэгээд сүүлдээ найралд болоод энэ концертын эрдэнэгийн одоо соёлын орны бас тавигдсан бүх концертын одоо эхэн дээр тоглогддог юм дуу байсан. Тэгээд сүүлд нь харангийн лавга авч дуулсан байлээ. Сайхан дуулсан. Биштгэн байсан бол одоо зөвхөн нэг ингээл харан шиг эсвэл нэг юу ч хийдгүү нэг залхуу нөхөр суухаас болов гэж. Лазан дуу одоо шүлгээ ичээд юм бодоо суухаараа бол хүн харахад зүг зүгөө суугаад байгаа юм шиг ширээ тохиолдож суугаад байгаа юм шиг. Тэг мэдэхгүй 4-5 цаг хөдлөхгүй тамхицаа сууцсан байдаг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо энэ насандаа хийж амжаагүй биш амжаагүй зөндөл юм нэргээд бодоход их лавгсрын хүртэл одоо өөрийгөө өнгөрөхөөс өмнө хүртэл голж ирсэн. Би нэг ганцхан сайхан шүлгийг өчөөд өгөх юмсан гэж хүндэгж өөрийгөө чамладаг тэгжээж урагшаа дараагийнхаа юм хийд юм лээ. Би ч одоо тэр адилхан ер нь хүн болгол тэгж боддог. Ганцхан сайхан шүлэг хүмүүс хөрөгчгээд л өгөх юмсан гэж. Тэр ганц гэдэг бол бас аюултай тоо. Ягаад гэвэл цэдэн жугаа гэж одоо алдарт яруу найрагч байна. Амьдралдаа 28 ном бичсэн. Тэгээд тэрэн дотроос ганцхан шүлгийг л үлдсэн шүү дээ. Цэл залуу насынхаа гал дүлээр одож сэтгэл зүрх хоёртоо шатаж явах гэдэг. Чин хайртай амрагтай хэлж үзээгүй. Чиний төлөө өгөх гэж ихрэндээ хэлсэн. Өвгийн игшгийн ай зогсол нь эвэлцсэн болоод ингэж хөгжмөлийг сонсогдоод байдаг байхгүй. Зарим хүмүүсийн шүлгүүдийг харж байхад нэг дор одоо 3 заримдаг үг үсэг орцсон ийм шүлгүүдээр цацаж үзөө гэж гацаад байдаг. Тэр өвгийн ай зогслыг олсон уянган эгшгэлсэн дээр нь утгын сүүлсэн ийм л яруу найраг ганцыг үчи гэж боддгийг. Тэгээд хүмүүс бол бас одоо олон зүйлүүд болдогийн одоо нүгэл шиг банхар шиг тийм хүчинтэй хаалга шиг ийм уянгатай ийм ширэг үчгийнсэн гэж зарим нь ярьдаг. За баярлаа. Ингээд төмний нэг нэвтрүүлэгтээ орж оролцсон. Танай хамт олонд баярлаа. Ингээд танай уран бүтээлийн ажил одоо өндөр амжилт хүсье. Олон сайхан хүнд гэрэлгээ өгч сэтгэл овины гэгээр үж тэнхрүүл яваарай гэж. За нүүдэл гişэлгэлж. Үүлс нүүж зурхаа асгасан тэнгэр дор. Уулс сууж өвгчиг бодлогошсон газар дээр агсал цацлаг үйдэлтэй ад үний хөл дагаж асар босоо явдалтай хаадын мөр дагнаж 10 зуунаар шаштрсан түүхэн бол бод автаж аргил боргил хөөхтэй нүүдэл явж байна. Амгч буух чөлөөгүй маргааш шүү яарч уун. Хормос сэлгэнэж ташуур талайсан тоололдоор эрхэс орчилдож он цаг хөрвүүлсэн газар дээр жингийн төвчөө хөтэлдэг өвөөгөн сөхрүүлж жилбийн царай харгадаг эмээгэн сөхрөөж жинжи бадмааг хог торгон дээлтэн гандуулсан жинжин хонхон дуутай нүүдэл явж байна. Жилийн хүрдэн эргүүлгэнд маргааш шүү яарч уун. Түмний нэг зураг контент